Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр нийлбэрийн хялбар аргаар тооцох арга үзнэ. Нийлбэрийн хялбар аргаар бодоорой. Бодлого 1. Энд 10 тоо байгаа учраас бүгдийг нь бичсэн. Ихэнх хүүхдүүд 10 тоогоо цахаас нь 2-2-оор нь хос үүсгэн ижил нийлбэрийг үүсгэн боддог. Тэгвэл энэ аргаар бодцгоё. Нэг дээр 10-ыг нэмвэл нийлбэр нь 11. 2 дээр 9-ийг нэмвэл нийлбэр нь 11. 3 дээр 8-ыг нэмвэл нийлбэр нь 11. 4 дээр 7-ыг нэмвэл нийлбэр нь 11. 6 дээр 7-ыг нэмвэл нийлбэр нь мөн адил 11. За ингээд бүх нийлбэрүүд минь 11 гарсан байна. Хэдэн удаа 11 гарсан байна вэ? 1, 2, 3, 4, 5. 5 удаа 11 гарсан учраас 11-ийг 5-д үржүүлбэл үржирийн утга нь 55 буюу 1-ээс 10 хүртэл тооны нийлбэрийг хялбар аргаар ингэж бодож олж болох нэ. Тэгш тоо байвал 2-2-оор нь хос үүсгэн бодож болдог. Сондгоо тоо байвал яах вэ? Бодлого 2. За энд хэдэн тоо байна тоолж үзье. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 тоо байгаа учраас 2-2-оор хос үүсгэн бодвол нэг тоо сондгоолж үлдэн тийм үү? Тийм учраас сондгоо тоо гэж байгаа. Тэгвэл сондгоо тоо байхаар 2-2-оор нь хос үүсгээр нэг тоо сондгоолж үлдэнэ. За эхний ээлжинд 2 захаас нь хос үүсгээд бодцгоё. 1 дээр 9-ийг нэмвэл нийлбэр нь 10. 2 дээр 8-ыг нэмвэл нийлбэр нь мөн адил 10. 3 дээр 7-ыг нэмвэл нийлбэр нь 10. 6 дээр 4 дээр 6-ыг нэмвэл нийлбэр нь 10. Тэгсэн чинь голд нь нэг тоо сондгоолж үлдсэн. Тэр тоо минь 5-ын тоо. За хэдэн удаа нийлбэр нь ижлээр нэмэгдлээ? 1, 2, 3, 4. 4 удаа ижлээр нэмэгдсэн учраас 10 минь 4 удаа байсан учраас 10-ыг үржих нь 4 буюу 40 гарна тийм үү? Үржүүр нь 10 ба 4-ийн үржүүр дээр 5-ыг нэмвэл 45 гэсэн хариу гарч байна. 1-ээс 9 хүртэл тооны нийлбэр маань 45 байх нэ. Хэрвээ олон тоо үүссэн байвал голын тоо нь хэдвэ гэдгийг олоход асуудал тулгарна. За мөн адил 1-ээс 9 хүртэлх тооны нийлбэрийг хялбар аргаар тооцоолон бодохын 2 дугаар арга. За одоо тэгвэл энд голын тоо биш сүүлийн тоо үлдээж бодож болно. Тэгвэл 1 дээр 8-ыг нэмвэл нийлбэр нь 9. 2 дээр 7-ыг нэмвэл нийлбэр нь мөн адил 9. 3 дээр 6-ыг нэмвэл нийлбэр нь 9. 4 дээр 5-ыг нэмвэл нийлбэр нь мөн адил 9.
За нийлбэрүүд нь 9 гэсэн нийлбэрүүд байна. Сүүлийн тоо маань мөн адил 9 байна. Тэгвэл 1, 2, 3, 4, 5. 9 маань 5 удаа давтагдж байгаа учраас 5 9 45 буюу 1-ээс 9 хүртэлх тооны нийлбэрийг хамгийн сүүлийн тоог үлдээж бодоод олж оллоо. Мэдээж хэрэг сүүлийн тоог үлдээж бодож болсон учраас хамгийн эхний тоог мөн адил үлдээж бус тоог нь хос үүсгэн бодож болно. Энэ аргыг гэрийн даалгаврын бодлогоноос туршиж үзээрэй. Тэгвэл өнөөдрийн хичээлээс тэгш тоо байвал хос үүсгэн бодож болно. Сондгоо тоо байвал хамгийн эхний тоо яг голын тоо хамгийн сүүлийн тоогоо үлдээгээд бусад тоог нь хос үүсгээд бодож болдог гэдгийг мэдэж авлаа. Гэрийн даалгавар. Нийлбэрийг хялбар аргаар бодоорой. 1-ээс 12 хүртэлх тооны нийлбэрийг хялбар аргаар тооцоолон бодоорой. Хялбар аргаар тооцоолон бодохдоо тэгш тоо байна уу, сондгоо тоо байна уу гэдгийг сайтар ажиглаарай. За хамгийн эхний 1-ээс 12 хүртэлх тооны нийлбэрийг хялбар аргаар тооцоолон бодохын тулд эхлээд энд хэдэн тоо орсныг шалгая. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12. 12 гэсэн тоо маань ямар тоо вэ? Тэгш тоо учраас шууд хос үүсгэн бодож болох нэ. Тэгвэл 1-ээс 11 хүртэлх тооны нийлбэрийг хялбар аргаар бодохдоо ямар аргаар бодож болох юм бол сондгоо тоо байвал яадаг вэ? Хамгийн эхний тоо, яг голын тоо, хамгийн сүүлийн тоогоо үлдээгээд бусдыг нь хос үүсгэн бодож болдог тийм үү? Гэдгийг сайтар санаарай.